Байцгаана залуусаа та бүхэндээ нүчи мэндийг хүргэе. I love you UB залуусын эрх чөлөө аппарат өнөөдөр боллоо. Энэ аппаратаас та бүхэндээ сурвалжсан сурвалжлага мэдээгээ хүргэхэд бэлэн болоод байна. Машинууд маань сурдагсан байна. Машинсан мотоцикл маань сонирхолтой маань ирсэн байна. Ингээд манай аппарат дээрсэн нийт одоо жолооч нар залуучуудаа маш баярлалаа гэдэг хэлхэн зүйтэй болов. Ингээд үзэгч таасан анхаарсан одоо бид нэр хотоор маш гоё тойргийг машинуудаар явах болно. Ингээд бидэнтэй хандаагаар үзэгчтэй. Болсон гарцтай нэг юугээ залгадаг хүмүүс одоо хийвэл цагтаа дор нэрээ салгадаг гараа өгөх такситэвхэд очин чамд ганхан машин гаган хүүхэн хотын төв замд залуучууд нарайлаг хүүхнүүд зарайлаг зат ихэд төлөх хотоо цэвэрхэн байлаг нэг нийтэд төлөө Задусын ихчүүдээ оц парад маань маш амжилттай зохион байгуулж байна. Энэ манаас задусын маш идэвхтэй оролцлоо. Бидний парад та бүхэн бас анхаарсан хандуулсан төсөлтөө ингээ бидний парад өргөжтэй цаашаа зөндөө олон газраар явах болно. Ингээ задусын бидэнтэй нэгдээрэй. Трек чиглэлээр тоногсон нэг билеглэм гэдэг энэ клубын ганцлог байд залгуу биш юм. Маш гоё тоногсон байна. Гоё бодож чимгээсэн байна те. Маш гоё тоногсон. Дэрэг ч амжилттай байна. За ингээд бүгдээрээ аппаратаар өргөжлүүлээ. Одоо явцгаая тийм ээ. За ингээд I love you UB өргөжлөсөн. Бид нэр Bandit Crew-ийн цагаа уулзж байна. Сайн уу? Та нар өдрийн мэндийг хүргэе. За сайн хамтсан өдрийн мэндийг хүргэе. Бидний аппаратыг бас маш гоёор чингэж чадсан. Маш гоё зүйлүүдийг харуулж чадсан. Залуустай бас маш баярлалаа. Та бүхэн өөрсдөө хатар бас харилцаатай үзэгчтэй. Бид нар одоо ингээд манай crew Bandit Crew гэдэг одоо тэгээд энэ үйл ажиллагаанд одоо бас оролцож байгаад бас баяртай байна. Шинэ Монголын төлөө бүгдээрээ нэгцгээ. Тэргээ яг залуу хүмүүсийн үүрэг оролцоо маш их өөрсдийнхөө чадах зүйлээр та бүхэн өнөөдөр тусалж манай ажилдаас маш их нөлөөсөн та бүхэндээ маш их баярлалаа. Энэ ажлын үйлсээр өндрөөсдөр амжилт хүсье. Алло, UB! Улаанбаатар хотын хүн амын тоо дэлхийн хотын тоонд жагсана. Харин Улаанбаатарчуудын ухамсарын төвшин дэлхийн стандартаас хол зөрнө. Хоёр машины урд гарвал 1 секунд хожих боломжтой. Харин үүний эрсдэлтэй тал нь юу вэ? Та сайн бодоор. Өөрчлөлтийг өөрөөсөө. I love smile in UB. За I love UB маань үргэлжлүүлсэн байна. Тэгэхээр манай энэ үйл ажиллагааг хамгийн анх зохион байгуулж одоо санаачилсан хүмүүс маань бодол дуучин Көз байгаа. Ингээд Көзтэйгээ уулзаж одоо ярилцлага өргөжлүүлж байна. Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Сайн байна уу? Манай клубын гишүүд ямар хүмүүс байдаг вэ гэвэл энэ хотыг хайрладаг бүх хүмүүс манай клубын гишүүд. Бид нар залуучуудыг хоосон урайлан дуудаж субботник хэлэх биш. Карманд байгаа хогийн савд аяхыг л урайлдаг ийм л урайлаг гаргадаг. Тэгээд гой хөгжим сонсоод гой машин унаад те гой байх бол хотын залууг юм биш. Гэхдээ хин нэгэн хөдөөнөөс ирсэн хүнийг бид нар ядгуурлан гадуурах биш. Хэрвээ чи энэ хотын газар нутаг дээр амьдарч байгаа бол чамд нэг л юм байх хэрэгтэй. Тэр юу гэхээр би хотын иргэн гэдэг үзэл санаа тий одоо хайрлах үзэл санаа ухамсарын төвшин үүнийг л хүсдэг. Энийг л баримталж чадах юм бол чи манай клубын гишүүн. Тэгээд бид нар энэ жил 3 ураа гаргаж байна. My UB гоё хот гэдэг нь. Гоё хот гэдэг бол гоё хэрэглээ гэдэг гоё ухамсарын төвшин хүсэж байгаа юм л да. Тэгээд Smile in UB гэдэг маань хотдоо энэмсгэж алхацгаая. Энэмсгэлэхэд бол аюулгүй орчин байх хэрэгтэй. Аюулгүй орчин байхад бол өөрөө игнэ байраа зүг барьж, өөрөө дүрм журмаа мэдэрчтэй. Одоо тэр захирагдаж өөрөө
гарцаар зам гарч өөрөө хогоо хаяхгүй байж өөрөө голын усанд хувцас авгаахгүй байхаас бүх юм эхэлж байгаа. Тэгээ өөрчлөлтийг өөрсдөөсөө эхлэх хамгийн одоо энгийн алхмууд маань манай хотыг өөрчилж чадна гэдгийг уриалж байгаа юм л да. 3 дугаар ураа маань UB Never Sleep гэж байгаа. Улаанбаатар хот унтдаггүй гэсэн утгатай. Улаанбаатар хот маань яагаад унтдаггүй вэ гэхээр энэ олон эрч хүчээр дүүрэн залуучууд амьдарч байгаа. Тэрийг унт бос гэж юусэн болохгүй. Энэ хот өөрөө унтдаггүй залуучуудын хот учраас энэ дээр энэ нэг залуучуудын эсрэг тэ зориг нь мохох гэсэн энэ нэг дүрм журмыг захирамжийг бид нар болиулахын төлөө тэмцэж байгаа. Тэгээ яагаад гэвэл соёлыг хэвшүүлэх замаар залуучуудад одоо хүргэх ёстой. Хэрвээ энийг хоригдлох юм бол соёл гэдэг нь мэдээж байхгүй болно. Тэгээ бид нар хээр таад амьдраагүй хотод амьдарч байгаа гэдгийг ойлгохын тулд тэ соёлтой үйлчлэгээний газараар үйлчлүүлж яж энийг мэдэрдэг. Хэрвээ энийг ингээ хаачих юм бол яах вэ? Энэ угаасаа эдийн засгийн стресстэй амьдрал дотор стрессээ тайлахын тулд голын ирэг дээр очиж арх уун, зочид буудалд арх уун, хитгэн аригчтай тэмцэх гэж тэ хот даяараа унт гэж хахад яаж инех юм бэ гэдгийг бид нар илэрхийлж. Тэгээд залуучууд гэдэг бол аригчд биш ээ. Аригчд бол 90 онд арх уудаг байсан. Одоо хөгшөрсөн, зарим нь өвгөнд бөөгөнд гэдэг. Одоо хотын залуучууд соёлтой болсон. Эдгээр арх уух гэж гардаг, бүжгэлэх гэж гардаг. Тэ? Эдгээр цагдаа давилга төлөх гэж биш. Иргэжлөөгөө эдлэхийг хүсэж байна гэдгийг хэлмээр. За тэгэхээр маш баярлалаа. Ингээ хамгийн гол нь ийм сайхан зүйлийг санаачилж залуу хүний одоо тийм хүн болгон ийм санаачлах тавил манай Монгол орн хурдан хөгжиж шүү дээ. Тэгэхээр танд маш баярлалаа. Таны ажил үйлстэй уран бүтээлч өндрөөс нь амжилт хүсье. За баярлалаа. Тэгэхээр би залуучуудыг хизээч суппортник хийхийг уриалахгүй. Зүгээр өөрөө гоё байхыг л уриалж. Тэгвэл манай хот гоё болно. Тэгээ бүгдээр хамтдаа инээмсэлцгээе. За ингээ таны уриалгыг хүн болгон сонсоосоо гэж хүсэж байна. За ингээ I love you би үргэлжлэж байна. Аливаа томоохон хотын өнгө төрх соёл залуучуудаас ихээхэн хамааралтай байдаг гэлээ. Хотын хөгжил дэвшил залуусын хувь нэмэр оролцоо зайлшгүй чухал юм а. Иймээс их хотын залуусыг нэгтгэн нийслэл Улаанбаатар хотын хөгжил дэвшилд өөрсний хувь нэмрийг оруулах, хотын шинэ өнгө төрх, шинэ кодыг тодорхойлох улмаар орчин үеийн шинэ Улаанбаатар хотыг зохицлон байгуулах явдлыг зорилгоо болгосон I love new UB клубын залуучууд маань олон шинэлэг санааг өгнүүлж байгаагийн нэг нь өнөөдөр болсон I love new UB залуусын их чөлөөгийн ах парад юм а. Back.